Үзэгчтэй ТV телевизийн бүсгүүчүүд нэвтрүүлгийнхаа шинэ дугаарыг үзэгч та бүхэндээ хүргэж байна. Бүсгүүчүүд нэвтрүүлгийн энэ удаагийн хүндтэй хойморт Монгол Улсын их хурлын гишүүн Орхон аймагт ардчилсан намын дарга Батчимэг оролцож байна. Танд сайхан өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Нэвтрүүлэгтээ урьсан та бүхэнд бас өдрийн мэндийг хүргэе. Ажил маш их байх шиг байна. Хаврын улирал бол одоо бас л эд нунаг ажлын ачаалттай үед идэг шүү дээ. Тэгээ ер нь ажил их шүү. Тэгээ хавар угсаа улирал солигдож байна, тийм ээ. Тосон бомбын нураг усын тусгай хамгаалтанд авсан сайхан улсын их хурлаар батлагдсан. Тэгээд өөрөө бол одоо энэ 9 гишүүний энэ тогтоолын төслийг барьсан хүний нэг байгаамаа. Тэгээд нутгийн иргэдийн зүгээс манай байгууллагын зүгээс бас баярлсан талархснаа илэрхийлье. Өнөөдрийн хувьд бол бас нэлээд олон уулзалтуудтай өдөр байлаа. Эрүүс хамгаалах сангийнхан тийм ээ сая бол тос Өмнөгов аймгийн нутагт байрлах тос бомбын нураг усын тусгай хамгаалтанд авах асуудал нэлээд удаа олон жил яригдчихэж сая улсын их хурлаар шийдэгдлээ. Тэгээд би бол бас өргөн барьсан гишүүдийн нэг. Тэгээд эрүүс хамгаалах сангийнхан бол энэ сайхан эрүүс гэж энэ ховорцсон амьтныг нутагшуулж энэ сайхан мөрнөлөгтэй байлгах идэг энэ уулыг бас хамгаалтанд авахд нэмрээ оруулсан гишүүдэд талархал илэрхийлж байна гэж сая сангийнхан орж ирээд уулзаад гарлаа. Таны цаашдаа ажил хөдөлмөрч өндөр амжилтсая. За талархлыг за их баярлалаа. Энэ тэгээд бас Монгол орны энэ цонхор эрүүсний сүрлэг өндөр уусын хаан гэсэн номыг бас ингээд за урсгаж байна. За их баярлалаа. За та бүхний ажилд бас амжилт хүсье. За их баярлалаа. Та ер нь ажлыг хэр төлөвлөдөг вэ? Төлөвлөхөд бас учир байх хэрэгтэй байна л та тийм ээ. Ерөөс дуусч дундуршгүй ажил араас нь ч ихсаал бичээлээ л угаасаа дуусахгүй. Зүгээр төлөвлөлт гэдэгтэр би нэг л зарчим их чухал юм байна гэж боддог. Хүн тэртээ тэргүй бүх юм төрөлцөхгүй тийм ээ. Тэгэхээр хамгийн чухал зүйлдээ л хүн эхлээд цагаа зарах хэрэгтэй. За гэр бүл тийм ээ чухал зүйл гэж юу юм? Гэр бүл үр хүүхдээ ямар ч байсан зэгчнээ завгүй байсан би анхаарал тавиад юу хийж чадах юм уцаар яриад асуучих юм уу тийм ээ ойр зүрийн хоол ундыг бэлдээд өгчих юм. Тэр анхаарал халамж бол зайлшгүй байх хэрэгтэй. Ялангуяа эмэгтэй хүнд. За дараагийнх нь бол мэдээж ажил гэж нэг чухал зүйл байна тийм ээ. Тэгээ их хурлын ажил бол бас төлөвлөхөд бас тийм амархан биш. Ялангуяа хувийн төлөвлөгөө гаргахад тийм ээ. Юу гэхээр бид нар чинь одоо 7 хоногийн 5 ажлын өдөр 5 уланд нь хуралдчихж байгаа шүү дээ. Эхний өдөр намын бүлгийн хурал, 2 дахь 3 дахь өдөр байнгын хорооны хурал, 4 дахь 5 дахь өдөр нэгдсэн чуулган гэдэг ингээд 5 өдөр хуралд суух ажилтай тийм ээ. За тэгээ хурал дээр зүгээр суугаад авахгүй мэдээж хурлаар хилцэж байгаа асуудал ялангуяа өөрийн байнгын орооны юу асуудал бол асуудалтайгаа танилцсан, зарим нь судлан хүмүүстэй олдоо холбогдож санаа оногийн сонсно. Зарим хилцэж байгаа асуудлаар хүмүүс гомдол санал хэлэхдээ ирж уулзах, ярилцлага зохион байгуулах гэл олон юм гарна. Одоо тэгээ хавар болоод нэг газар ихсэхэр нэлээ нөө үнэр ихсэж байна тийм. Үнэр нь ихтэй л тэгэл тэр одоо хөрсний бохирдол гэдэг одоо үнэн тэр гэр хорооллын тэр жолчны цаа модон жолчтой айлууд бол одоо үнэн үнэлтэй байна. Худаг айлууд тэр хавар өөрсдөө худаг гаргаж гин үү? Одоохондоо манай цайвар худаг байхгүй. Худаг нэлээд зайтай. За худаг бол гайгүй зайтай. Худаг гайгүй зайтай. Тэг ер нь бол их хурлын ажил бол бас яг хийгээд байвал дуусахгүй ажил. Тийм учраас бас нэлээд цаг зарна да. Гэхдээ одоо асуудал бол өнөр орох биш. Миний хувьд бол мэрэгжлийн гол байнгын ороондоо. Тэгээ өөрийнхөө бас яг илүү бусдаас гэдгийг үдгийн арай урт цаг зарцуулж ажиллаж ирсэн чухал гэж боддог судалсан. Тийм чиглэл рүүгээ төлхөө цаг зарж ажиллах гэж мэрэгдэг л дээ. Өнөөдрийн хувьд та ажлаа бас хэрхэн яаж төлөвлөв? Жавзандаа мутагтөв дээр очиж би бас ямсан бууга авчтай бид ажил төрлийн холбоотой бас үе уулзаад ярилцаад явдаг тийм ч өнөөдөр бол очихоор төлөвлөсөн юм өдөр байгаа. Өдөөс хойш байнгын орооны хурал байж байгаа. Бас орой ажил тараад би аав ээж хоёр маань соёлд оргил аршин соёл твтээ 7 хоног ээж маань сая бас нэг илгэний эмчилгээ хийлгээд дууссан л та. Тэгээ эмчилгээний дараа ч бас нэг нөхөн сэргийх эмчилгээ чухал байдаг. Тэгээ одоо 7 хоногчлаа бас очиж амжаагүй явж байна. Та бүхэн бас бид таны ганцхан ажлыг чи яриулаад байхааргүй байхгүй тийм ээ. Бас нэг хувийн чинь гэр бүлийн чинь бас сонирхмоор байна, танилцмаар байна гэсэн учраас би бас аав ээж хоёроос зөвшөөрөл авсан. Ажлын газар, ажлын өрөө гэдэг бол хүний хоёр дахь гэр байдаг шүү дээ тий. Тэгээд таны хоёр дахь гэртээ бас
танилцъя гэж бодлоо. Сонин содон зүйлүүд их байх шиг байна. Мэдээж энэ болгон одоо хандаа үлгсэн болгон бол танд бас нэг дурсгалтай, дурсамжтай тийм зүйлүүд байгаа болов уу? Тэглгүй яах вэ? Яг өөр зөв хэллээ тийм ээ. Хүн ажил хийж байгаа орчин бол сэтгэл тайван, өөрийн дуртай одоо хүндэлдэг, дээдэлдэг зүйлээ байрлуулад тавьсан байхад бол дунд нь суухад бас нэг хүний сэтгэл урам хоёр өөр шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө хүснээр тий. Өөрийнхөө хүснээр. Тэгээ анх одоо ингээд энэ өрөөнд орж ирэхэд энэ өрөө бол юм саарл хантай. Тэгээ энэ хаалга бол хар хүрэн хаалга байсан. Тэгээд ерөөсөө энэ өнгө нь миний өнгө биш тийм ээ. Хүнийг сэтгэлд нийтдээ өнгө гэж байна шүү дээ. Тийм учраас би бас анх орж ирэхдээ өрөөгөө бас нэг ханыг бас цайвар өнгөтэй болгоё, хаалгаа цагаан болгоё гэдэг ингээ бас нэг жоохон засварын ажил хийгээл орж ирж байсан л та. Ажиллаж байгаа, амьдарч байгаа орчноо өөрийнхөө бүрдүүлэх сайхан тийм ээ. Энэ одоо Америкийн Калифорни Берклигийн их сургуулиас ирүүлсэн талархал л та. Тэгэхээр Берклигийн их сургууль дээр бол 80-аад онд монгол хэл зааж исэн байсан, тасалдсан байсан. Тэгээд энэ дэлхийн том сургууль, дэлхийн алдартай том сургуулиудын нэг шүү дээ. Тэгэхээр энд монгол хэлийг заана гэдэг бол манай монгол хэл соёл дэлхийд даяар бас оршин байх, хүмүүс Монголыг тусгаар улс гэдгийг мэдэх, сонирхох, судлах том үндэслэл байхгүй. Тэгэхээр энэ Берклигийн их сургуулийн маань ийм хүсэл тавиад би энийг ажил хэрэг болох гэж ерөнхийлөгчийн зөвлөх байх үеэс эхлээд ажилласан. Тэгээ нодон жил энэ одоо энэ ажил биелэлээ олж тийм ээ. Улсын төсөөс бас тодорхой хэмжээний баг ч гэсэн хөрөнгө гаргаад Америкийн засгийн газраас бас тэр сургуулаа дэмжиж ингээд Берклигийн их сургуульд одоо Монгол судлалын төв нэгдсэн сайхан түүхэн үйл явдал болсон л доо. Тэгээд Берклигийн их сургуулиас надад ирүүлсэн дурсамж энэ одоо надад байгаа хүнтэй зүйлсийн нэг. Ерөнхий боловсролын сургууль төгсөхөд элсэлтийн ерөнхий шалгалтанд монгол хэлний шалгалтыг заавал өгнө гэж. Монгол хэлний шалгалтын 25-аас багагүй хувь нь монгол бичиг байх юм а гэж. Тэр саяхан болтол монгол хэлний багш нар бидэнд одоо надад ч гэсэн хэлдэг байсан л доо. Гэхдээ монгол хүчигч ер нь хүүхдэд хэрэгтэй юм уу гэж эцэг эхчүүд та нар заагаал идэг тэгэл сургууль төгсөөл мартан хайн хэрэглээ байхгүй ингэж хүүхдийн цаг үүрэх хэрэг байгаа мó гэж тийм ээ. Тэгэхээр одоо бол цаашдаа хэрэглээ энэ хуулиар бий болцсон. Яг гэвэл хүүхдүүд маань төгсөхдөө монгол хэлнийхээ шалгалтыг өгөө саяны хэлдэг монгол бичгийн шалгалтаа өгнө. Төрийн албанд элсэхдээ бас монгол хэлний шалгалт өгнө. Тэр дотор бас 25% монгол бичгийн шалгалт байна. Тэр цаашдаа бол монгол хүн бол монгол бичгээ өөрийнхөө үндэсний бичгээ уншиж чаддаг байх юм шаардлага тавьж байгаа юм л. За энэ зураг бол надад бас нэг орон нутгаас нэг одоо хүн зорж ирж бэлгэлсэн энэ Баян хонгор аймгийн хүн бэлгэлсэн байгаа. Би өөрөө бас Баян хонгорын бэр морин поло, Монгол морин полоны зураг тий энэ сайн усан будгийн сайхан зураг. Манай өвөөгийн гар ивсрийн хурууны хээвэж чинь. За. Тий энд нь одоо манай эмээгийн нэр гар ивсэг байж байгаа. Тэгээд энд 1945 оны Монгол улсын тусгаар тогтнолын бүх нийтийн санал асуулгад оролцсон дэмжгийн цэдэн давгийн саналын хуудас гэж. Тэгэхээр энэ бол одоо миний өрөөнд байгаа бас их үнэтэй хамгийн үнэтэй зүйлчил үнэтэй дурсамж нэг аав маань ард нь гарын үсгээ зураад ингээд миний охин бас ажлынхаа байранд төрийн ордонд хатглаа гэдэг. Өөрийн бүрдүүлсэн орчин орж ирээд суухад бол сэтгэлд дулаахан сайхан. За манай ээж аав маань бол Үр хангай нутгийн хүмүүс. Үр хангай аймгийн хайрхан дулаан уян сумын хүмүүс л те. Аав бол эзэмшсэн мэргэжил нь бол инженер хүн. Ээж нийгмийн ухааны багш. Аав маань бол намайг яг эд өсчдөө 10 жилийн сургууль сурч байхад бол Үр хангай аймгийн тэр тээврийг удирдах газар гэж байгууллага байлаа тийм ээ. Төрийн өмчийн л одоо тээврийн байгууллага гэсэн үг. Төрийн өмчийн компани л гэсэн үг л те. Тэр үехээр тэгээд энэ байгууллагын дараагаар бас нэлээд олон жил ажилласан. Бас өөрийнхөө төрсөн нутаг сумдаа сум нэгдлийн дараагаар ажиллаж исэн. Тэгээд намайг 10 дугаар анги төгсөл манайх бол Үр хангай аймагт байсан. Үр хангай аймгийн одоо 10 жилийн 2 дугаар сургууль 12 хот гэдэг байлаа 90 оноос өмнө аймгийн төвүүдийг тийм ээ. 12 хотын 10 жилийн 2 дугаар сургуулийг төгсөж байлаа 1990 онд. За аль явууган охин. Бага нас бол одоо бусдын бага нас тийм ээ бидний үеийн хүүхдүүдийн бага нас одоо яаж өнгөрдөг байсан адилхан л жишгээр гадаа одоо хичээлдээ явна бас он сурчих гээд мэрийн за хичээлийн тухай ярих юм бол жоо олимпиадад ордог гайгүй оролцдог юм хүүхдтэй байлаа. За
гадаа мэдээж найзуудтайгаа тоглоно. Одоо юу тоглодог байсан бэ гэж одоо хүүхдүүд асуудаг. Тэгээ одооний хүүхдүүд шиг компьютер тий гар утас гэж байсангүй бид чинь одоо чирта тоглоно, дэс тоглоно гэл ингээл тий. Лүкстэй. Лүкс гэдэг мат гэдэг тийм тоглоомор тоглож өссөн. Яг айлын том охин л да би 4 хүүхэдтэй айл ууган охин. Тийм учраас социализмын үед чинь ямар одоо бас боломжоор бид нар чинь заримдаа ажил ихтэй үед бас нэг хөнгөөд хүүхдээ харуулчих үе бас шаардлагатай үе гардаг. Социализмын үед чинь бол тийм юм их бага байж тийм ээ. Аав ээж өглөө ажилдаа яваал ороо ирдэг. Дүү нанаа төрчээл эмчид үзүүлэл им биччихэл гарч өчөөл том хүндгч байгаа шүү. За энэ дүүтэй ингээд өгөөрэй хчээл. Гараа явчихна. Тэгээд хүрээдэлэн зайлвал им нөхч мэдхэн чинь нэг өдөр тийм алтан цэцэг гэдэг нэг өөрхийн эмч хүүхдээ эмч нэг эмч байдаг болсон. Тэгсэн чинь уламж таарлцсан чинь тэгжээ. Үгүй энэ хүүхдүүд чамаас гарч юм уу? Танаас том охноос гарсан юм уу? Тэгээд тэр хооронд бол үндсэндээ гэрийн ажил хариуцлага бол одоо том охины нуруунд дээр ээж аав хоёр маань бол их тусдорсон хэрсүү хүүхдээс шүү миний охин гэж хэлдэг. Тэгэхээр ямар ч гэсэн ээж аав хоёртой их гологддгүй л байсан юм болов гэж боддог шүү дээ. Миний хүүч ингээ жохон байхдаа ээж өнөөдөр махчнараа гэлдэг. Тэгээд аав энд суусан бүлийгээ тавьгээд дөрүүлээ ингээд намайг энд суусгach дөрүүлээ суусгach. Тэгээд дөрвөн хөөрхөн юм гараа ингээд тавьчаад аав нь хосолж өгнө. Ингээд суух их жаргалтай шүү. Хамгийн гоё гэлдэг. Нөхөр бит хоёр бол багасаа л найзалж явж байгаа л хоёул гэр болсон хүүхдүүд л дээ. Нэг байранд амьдардаг байлаа. Нэг байрны хүүхдүүд өвд өдөөсөө харсан цонхтой. Гадаа гараад бас хамт тоглоно тийм ээ. Тэгээд нэг сургууль параллел ангид манай нөгөө ангид байж байгаад 8 дугаар ангиасаа эхлээд хоёул математикийн сонгонд ороод нэг ангийн хүүхдүүд болсон л доо. Нэг ширээн тохой залгаж сууж илаа. Тэгээд найзалж явж байгаа л хоёулаа гэрүүл болсон. Анхны охиноо бас оюутан багтаа төрүүлсэн. Манайх 3 хүүхэдтэй. Охин маань бол одоо гэрүүл болоод тусгаарлаа тустай гарсан. Зээтэй, зээ охинтой. Охин маань бас оюутан багтаа бас анхны хүүхдээ төрүүлсэн. Одоо манай гэрт нэг том бурхан байна да. Тэр ч одоо залуу хоёлаа 40 дөнгөж гараад зээтэй болсон. Тэгээд манай нөхөр ярьж ирсэн. Үгүй энэ хүний чи ороод ирэхлээр л одоо хилгүй хөлгүй юм шиг болчих юм гэдэг. Нөгөө тэр үе чи ярьдаг нь манай хүүхд мүлгэж явах үе ихтэй. Зээ охин. Хүүхдээ мүлгөхөр зугаацуулаад дагаад мүлгөхөд идэг. Энэ тоглоомын авчигод. Тэгээд нэг жоохон ойр зүрийн дагаа шулуунахаар дагаад хэлээ зажлаад байдаг. Тэгээ манай нөхөр ярьдаг юм. Бит хоёр ч нөгөө том охиноо өөрсдөө оюутан багтаа төрүүлсэн. Ээж аав маань бас өсгөд тусалсан тий. Өөрсдөө баг хүүхч хуу 20 та хүүхд төрүүлнэ гэдэг чинь өөрсдөө баг хүүхдэр байгаа. Өөрсдөө ч бас эрт хүүхд төрүүлсний хэрэгцээтэй болж байгаа тий. Тэгээд том охиноо эрхлүүлж амжаагүй. Өөрсдөө зэрэгцээд ээж аавдаа эрхлээд. Тэгэд одоо энэ хүнийг л эрхлүүлэх ёстой ээжтэй л гэж ярьдаг л та тий. Манай бага охин маань 2 дугаар анги л та. Манай зээ ч одоо 3 нас хүрч байна. Нэг 4 насны зөрүүтэй нөгөө хоёр чинь заримдаа хоёлаа их сайхан ихч дүүс шиг тэрвэрлдэн. Заримдаа бас 7 настай хүүхч бас том болж хэрсүүж амжаагүй. Дүүтэйгээ бас юмаа болооцолдох үе гарна. Оюутан нас хэрхэн яаж өнгөрөв? Би бол багш болно гэж боддог байсан. Ээж маань багш байсан болохоор ч тийм байж магадгүй. Нөлөөлөлтэй тий. Тэгээд багш болох тийм сонирхол мөрөөдөл маань оюутан болсны дараа бас жоохон өөрчлөгдсөн. 10 дугаар анги төгсөөд одоо хүмүүнлэгийн их сургууль гэж хэлдэг гадаад хэлний дэд сургуульд элсэн. Хятад хэлний ангид. Дунд сургуульд байхдаа би дагаад англи хэл үзчихлээ. Англи хэллийг бол ер нь би дагаа сурчих юм байна гэсэн юм бодолтой. Хятад хэл бол зөвхөн сургууль сурахгүйгээр сурахад ер нь хэцүү шттэ. Тэр сургуулийн зайлшгүй нэлээд олон жилийн төвчээртэй сургуультаар дамжиж сурдаг хэл. Тийм учраас би ерөөсөө хятад хэлний ангид орё гэдэг зорилго тавиал хятад хэлний ангид орсон. Төгсөж ирэл би ерөө судалгааны байгууллагад ажиллая гэж шийдэл. Бээжингийн хэл соёлын их сургууль төгсөөд анхны ажлын гараагаа тэр үеийн Батлан амлах яамны харьяа стратегийн судалгааны хүрээлэнгээс эхэлж ялаа. Ер нь бол олон улсын харилцаа
аюулгүй байдлын асуудлаар судалгаа хий гэсэн ийм л сонирхолтой л хэлж ирсэн да. Их хурлын гишүүн болно гэж зорилгот хийж тавьж байгаагүй. Гэхдээ нэг юм байнга одоо санаанд явдаг гэсэн юу гэхээр өөрөө эхлээд миний мэрэгжил чинь өөрөө үндэсний аюулгүй байдал, олон улсын харилцаад заавал энэ өөрөө төрийн бодлого шийдвэрийн түвшинд тэнд судалгааны санаа оноо гаргаж өгөх гэж тийм ээ, эсвэл дүгнэлт гаргаж өгөх гэж бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх гэж ажилладаг ажил шүү дээ. Тэгэхээр анх эхлээл эхнээсээ гараанаас эхлээд энэ ажил бол төртэй холбоотой ажил. Тэгээд зүгээр явах тусам надад олон жил судалгааны ажил дээр ажиллах тусам юу бодогддог болсон гэхээр судлаачд ингэ судлаад идэг тийм ээ, тодорхой санаа оноо төвшүүлээд идэг, цаасан дээр юм бичээд идэг, нэлээд сэтгэл гаргаад ажиллаад идэг гэтэл хин уншиж байгаа тийм ээ, хин сонсож байна. Яг шийдвэр гаргах төвшөнд алхир нөлөөлж гин гэдэг ийм зүйл бол бодогдоод идэл болдгоо л доо. Тэгээд ерөнхийдөө бол миний судалгааны ажил мэрэгжил хөтлөж явсаар байгаад өнөөдөр энэ ажил одоо энд хүрсээл гэж. Шантарч байсан удаа байна уу? За мэдээж шантрах болоогүй. Яагачгүй одоо замын дундаас би шантарч ийн гэд гараад явах бол бас биш байна л да. Дараа ирээдүйд амьдралд хүн юу ярих юм мэдэхгүй. Гэхдээ өнөөдөр бол тэгж шантрахгүй байна гэж юу? Одоо хэвлэл мэдээлэлээр бол сүүлийн үед бол та бол одоо тагнуулч болоод хувирчихлаа шүү дээ. Бачимэг гэдэг хүнийг тагнуул гэж харлуулах гэдэг байгаа зүйл бол ерөөсөө л над дээр миний эсрэг явуулж байгаа зохион байгуулалттай үйл ажиллагаа шүү дээ. Эннээс болоод би бол шантрах эсгүй гэж бодож байгаа. Тэрдэргүй үн зөөр нь харж байгаа, ойлгож мэдэрч байгаа хүмүүс зөндөө байна тийм ээ. Ганц бачимгийн эсрэг ийм дайрал зохион байгуулаад байна гэж би харахгүй байгаа. Ер нь бол сүүлийн үед улс төрд явж байгаа залуучуудыг харлуулах юм зохион байгуулалттай үйл ажиллагаа би яваад байна гэж харж байгаа. Би ерөөсөө өнгөрсөн амьдралдаа энэ нь буруу байж, энэ нь алдаа байж гэж эргэж харамсах тийм зүйл бол ер нь байхгүй, ер нь байлгахгүй байх нь зөв юм уу гэж боддог. Ханаа сонгох бол нэг талаас шийдвэр байсан бах, нөгөө талаас би сувь тавилан байсан бах гэж боддог тий. Зоригтой, шийдэмгий, тууштай зангийн нэг илрэл бол одоо нөө хичээлж байгаа спортоор бас харагдаад байгаа юм болоо, илрээд байгаа юм болоо гэж. За би бол стратегийн судалгааны хөрвүүлэн гэж байгууллагад нэлээд олон жил ажилласан. Батлан улааны стратегийн судалгааны хөрвүүлэн гэдэг л дээ. Батлан улааны харьяа байгууллага. За энэ ч утгаараа бас дараа нь үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн харьяа байгууллага байлаа тийм ээ. Ерөнхийлөгчийн зөвлөх багтаа яг энэ салбарыг хариуцж бас ажиллаж байгаа. Тэр утгаараа бол цэргийн байгууллагатай бас ойрхон явсан хүн. За буудлагыг бол бас нэлээд олон жилийн өмнө сонирхож ирсэн. Гэхдээ өнөөдөр энэ буудлага одоо техник спортын төвд ирж бас хаяа бэлтгэл хийдэг болсоор бол одоо 3 жил болж байна. Тэнд ерөөсөө л нэг хуруу гарын хөдөлгөөө нэг ганц 2 мм-ийн хөдөл цааталт байнд очиход тэр сантиметрээр зөрч идэг байна. Тийм учраас буудлагын спорт бол өөрөө би бол эмэгтэй хүнд их зохицсон спорт гэж боддог. Тэр болгон бас цаг зав багтаа учраас өдөр болгон ирээд 7 хоног тутам ирээдэж бас чаддгүй. Хаяахан зав гаргаад ирнэ багш нар дээр ирээд бас урт буугаар, гар буугаар гэдэг ингээд бас сонирхоод хаяа бууддаг. За жиргэчтийн тэмцээн ингээд хаяа болно. Тэн дээр бас цаг зав гаргаад бас оролцчих сонирхолтой. Бас айгүй 2-3 удаа медаль авцсан. Их сайхан төвлөрөл бий болгодог. Будах гай төвлөрөөд байж хат бол хүнд би бол энэ нэг талаас бие махбодын төсвөр төвчээр нөгөө талаас хүний ингээд сэтгэл зүйн тогтун төсвөр төвчээр хүлээцтэй байдлыг ингээд бий болгоход хэрэгтэй юм л гэж боддог. Буудлагын багш нар хэлдэг л дээ. Зарим нэг айлын ирэх хүүхд цовчсон хүүхдүүд орж ирэл буудлагаар жил хичээлэх шал өрөлдчихдэг гэж. Тэгэхээр энэ спорт өөрөө хүнд маш их хүмүүжил өгдөг. Өнөөдөр Монголд бол буудлагын спорт бол одоо манай эмэгтэйчүүд гол талбарыг нийцэлж байгаа, хоймрыг нийцэлж байгаа спорт болцсон байна шүү дээ. Мэргэжлийн тамирчид бол мэдээж байнга хүмүүс чирэл сурсан байгаа. Миний хувьд бол яг хаяанд одоо бэлтгэл хийхээр ихтэй багш нар өмсгөн зүйтэйгээ зөвлөсөн үед бол бас аяа хувцсамсан. Ер нь бол сонирхогчийн хувьар бол тэгээд өөрийнхөө хувцастай л бодчихдаг л да. За манай алтан цэцэг багш бол бас буудлагын спортын мастер дасгалжуулагч тийм олон сайн тамирчдыг бэлтгэсэн юм хүн байгаа. Техник спортын төвийн ажлыг өнөөдөр хариуцаад ажиллаж байгаа. Энд ирэхэд бас биднийг одоо манай багш нар дэмжиж бас зөвлөгөө өгөөд ингээд спорт чинь хүмүүс ойл болохоор олон хүн татагдаж орж ивэл тийм ээ. Энэ спорт өөрөө хөгждөг. Тийм учраас сайхан үе талгаа нэгээд олон хүнийг өгтөж юм байна гэж би боддог. Тэгээд надад ч гэсэн бас дэмжиж идэх бас их баярлалдаг олон багш нар байгаа. Манай 3 тамирчин давж дорж спортын 1-р зэрэгтэй буудлагын спортоор хичээлээд жил хагас болж байгаа. За Бачимэг гишүүн түрүү хэлсэн. Цаг зав нэгтэй бэлтгэлээ хийх юм бол одоо их л авиастай их сайн
тамирчин байгаа. За манай Хинд жаргал спортын мастер 38 настай буудлагаар хичээлж эхлээд 3 сарын дотор спортын мастер болсон. Одоо манай буудлагын спортын төрлөөр хамгийн богино хугацаанд спортын мастер болсон. Ийм тамирчид байгаамаа. Бууны түүхийг бас яриул их сонирн бахах гэж бодож байна. За энэ буу бол манай энэ буудлагын техник спортын төвд хадгалагдж байдаг. Их түүхтэй буу юм бэлээ. 1992 оны Барселоны олимпиад манай одоо гавьяа тамирчин Мөнх баяр энэ буугаар буудаж одоо Монголын одоо эмэгтэй буудлагын тамирчдаас анхны хүрэл медалийг авч исэн. Олимпийн медаль авчирсан ийм түүхтэй буу бас энд хадгалагдж байна. Тэгэхээр энэ спортын төвд бол бас манай олон тамирчдын юм сайхан түүх бас холбоотой байдгаа гэж би бас бодож байна. Буудлагын тамирчин байгаа амлалт шиг аливаа хүн ер нь өөрийнхөө зорилгыг л онилж явах хэрэгтэй гэж би бодд юм да. За зэгчтэй Бүсгүйчүүд нэвтрүүлэг маань үзэгч та бүхэндээ үргэлжлэн хүрч байна. Ингээд өнөөдөр Бүсгүйчүүд нэвтрүүлгийн маань хүндтэй хойморт улсын их хурлын гишүүн Бачимэг оролцож байгаа. Тэгээд бид хоёр бол өглөө бас ажил дээр нь бол бас нилээдгүй бас хугацааг авлаа. Ажил албатай нь бас танилцлаа. Тэгээ бид хоёр одоо яг нэг төв дээр ирчихсэн байна. Жавзан там хотогт төв дээр. Энэ төв маань одоо бас ямар учир холбогдолтой юм бол та өнөөдөр яагаад заавал одоо энэ төвийг зорж ирсэн юм бол? Тийм би одоо өнөөдрийн ажлын төлөвлөгөөнд Жавзан там хотогт төв дээр ирж ням самбууга авчтаа уулзаж ярилцъя гэсэн юм зүйлийг бас бид хоёр ярилцсан байсан учраас өнөөдөр сорьсон ажиллаа амжуулах гэд ирсэн байж байна. Ер нь бол бас би үе хаяж Жавзан там хотогт төвөр ирдэг. Ирэхэд юу сайхан байдаг вөхлөр энд их олон одоо юу гэдгийг залуучууд тийм ээ эмэгтэйчүүд бүсгүйчүүд за тэгээ ахмад хүмүүс ч гэдэг юм уу ерөнхийдөө амьдралд нь тусад юм хэрэгтэй байгаа сэтгэлийн нэмжлэг хэрэгтэй байгаа бас нэг амьдралд хандах хандлага бэрхшээл зовлон тулгарсан ч юм уу тийм ээ бас нэг амьдралаас хариулт нэгсэн гэд олон хүмүүс энд ирдэг за тэгээ хүмүүнлэгийн их олон сайхан ажлын нөгөөр явж идэг тэгээд би хувьдаа бол бас нэг ухаантай хүний хэлсэн үгэнд их үнэхээр итгэл үнэмшилтэй явдаг яагаад гэвэл Төмний төлөө буян хийж байгаа лам хүн төрийн төлөө зүтгэж яваа сэтгэлээсээ ажиллаж байгаа төрийн хүн хоёрын үн зорилго нэг. Тэгэхээр надад бол төрд ажиллаж байгаа хүний хувьд тэр тусмаа эмэгтэй хүний хувьд тийм ээ ням самбууга авжин хийж байгаа олонний төлөө хийж байгаа энэ олон ажил бол их чухал санагддаг. Сэтгэлээсээ их дэмжих юмсан гэсэн юм хэрмэлзэл их байдаг. Тэгэхээр бол одоо нэг үгээр хэлэх юм бол хоёрын бас нэг зорилго мөрөөдөл чиг хандлага одоо алхаж байгаа зам одоо бас нэг гэж хэлж болох юм шүү дээ тий. За би бол ер нь их олон талаар аюу ойрхон гэж боддог. Бас одоо ням самбууга авч маань бас өөрийнхөө санаа бодлыг хэлэх бах тийм ээ. Одоо жишээлбэл олон жишээ татж болно л да. Өнөөдөр би хувьдаа бол Монголын нийгэмд байгаа бас бид нар харж идэг нэлээд бэрхшээл болвол ёс суртахууны доголдолтой их холбоотой гэж боддог. Ерөөсөө бүх төвшөндөө тийм ээ. Бид гэр бүлээсээ эхлээл хүүхдээ ёс зүйтэй, эцэг эхийгээ сайхан хүндэлдэг, асардаг тийм ээ. Найз нөхдөдөө хамт олондоо сэтгэлээсээ тусал дэмждэг. Тэгээ амьдарч байгаа орчноо хүмүүсийг их өөдрөг сайхнуудаар сэтгэлээсээ хардаг байх. Ийм зүйлийг гэр бүлээсээ эхлээл төлөвшүүлмээр байна. Тэгээ өнөөдөр ингээ манад хараад ах чинь улс төрийн хүрээнд ч тэр урлаг спортын хүрээ байна уу, бизнесийнхэн байна уу, хоорондоо зөрчилгүй хүмүүс гэж юу орчин гэж их бага болчих. Шашин гэхээсээ илүү ерөөсөө ёс зүй, ёс суртахуун талаас нь бурхны шашны ертөнцийг үзэх үзэл гэдэг чинь ийм байдаг юм аа. Энд чинь амьдралтай ингэж холбогдож байна. Жирийн амьдрал дээр тохиолдож байгаа хүүхдүүдийн амьдралын талаар яриад өглөөр хүүхдүүд уйж хүлээж авчина гэдэг маш дуртай хүүхдүүдийг хүлээж авчина. Багш нар эцэг эхчүүд их сайхан сонсож байна тийм ээ. Талдвартай имлэг хорих юу газар ингээл зовлон тохиолдсон болгон дээр очиж энэ одоо ёс суртахууны асуудлыг ярьж байгаа. Эргээд тайлал болж байгаа байхгүй. Тэгэхээр хүүхдүүд рүү очиж байгаа тухай бас сонирхолтой яриа юм самбууга авч ярьжсэн магадгүй та тэрийг хуваалцвал их сонир гэж магадгүй. Одоо бас нэг 2 жилийн би хичээл дээр зурлаар ингээ хүүхдүүдэд хараа ёс суртахууны хичээ, инэрл хайр, хүндлэл, ижи авийн ачлалын талаар ярьж ятлал санамсаргүй. Нэг хүүхэд нь ярианда надтай ярьж байгаа л хоолон цахтаал өвлөд эхэлсэн. Тэгсэн чинь ангиараа үйлчтэй. Та тэр хүүхдүүдийг уйлтан сэтгэлд нь хүртэл ярив эсвэл тэр хүүхдүүдэд үнэхээр одоо өнөөдөр тийм хүмүүжил тийм одоо яриа тийм сэдв бас хэрэг болоод зүрхэнд нь одоо өөрсдөө бас хүлээж авч уйлсан юм болоо. Тэгэхдээ би их зөв сайн хичээл болсон гэж одоо бодохгүй байгаа юм л да. Хит тэгж нэг юм хүүхдийг нэг хит нэг юм уйхан зангийн ингээд огцон хөдлөг бас тийм сайн биш юм шиг байгаа юм. Тийм тэгээд зогсож чадахгүй л байсан.
бүр ингээд зогсож чадахгүй би бүр сүлд нөөрөө ингээд ярьж болохгүй болсон. Тэгээд 10 минут хүүхдүүд тэгэл за ингээд ингэнгүүтэл тэгэл хүүхдүүд дахиад үлээд эхэлж байна. Тэгэхээр хүний сэтгэлд инэрл хайр байдаг л да. Монголчууд дийлийнх нь бид буддийн шашинтнууд гэж бид нэр өөрсдөө боддог. Гэтэл өнөөдрийн бидний одоо шашны талаарх ойлголт хандлага яаж яах вэ гэхээр жилдээ нэг удаа заслаа хийлгээд за тэгээд зул байранд ард зарцгүйч хойгуулж хараа баг санаа амрах төвшөнд нилээд мэдээж одоо боловсроод явж байгаа хүмүүс байгаа л да. А миний хувьд бол яг хөө мэдээж жилдээ нэг удаа заслаа хийлгэн цагаан сарын дараа тэр бол мэдээж тэр болгон бас нэг одоо зул байраа зарцгүйч хойгуулаад тах бага л да. Хамгийн гол нь надад бол юунд их чухал санагддаг вэ гэхээр энэ амьдралд хандах хандлага, хүн хүндээ хандах хандлага, хүн өөрөө өөрийнхөө би хинбэ гэдгийг нэг дотроосоо таниад бие биендээ бид үннээсээ ханддаг юм байна. Тэгэхгүй бол өнөөдөр ялангуяа улс төрд явж байгаа хүний хувьд юу санаанд ордог вэ гэхээр бид нар хитрхи хувиа бодсон одоо шинтэй болцсон юм шүү тийм ээ. Энэ их зөрчил чинь зовлон ханаас үүсэж ийн вөхөр өөрөө өөрийгөө бодоод байхаар тийм ээ. Эцэг эхээ хайрлахгүй болохоор хань ижлээ хайрлахгүй болохоор өөрийнхөө хувийн жаргал цэнгэлийг хөгөөд яваад байгаа. Эсвэл тэнд улс төрд шийдвэр гаргаж байгаа хүмүүс надад одоо яавал дахиад сонгогдоход хэрэгтэй вэ тийм ээ. Яавал одоо энэ бол одоо манай нам гэдэг юм уу бид хэдүүнд хэрэгтэй вэ гэсэн ийм өнцгөр хараад тахаар би зөрчил маш их үүсэж байна гэж харж байгаа. Тэгэхээр өнөөдөр бидний ярьж байгаа энэ бурхны шашны ёс зүй би хувьдаа бол ялангуяа улс төрийн амьдрал руу усыг татаж бид нар ойлгох цаг болсон гэж бодож байна. Бачим гишүүнтэй ер нь сүүлийн 3-4 жилийн турш бид хоёр бивэндээ одоо хийж байгаа ажил зорилгыг ойлгож итгэж би өөрийнхөө бас яг уу бурхны шашны сургаал, ёс суртахууны сургаалыг нийтэд хүргэх гээд олон янзаар оролдож хичээл шандаж зүтгэж байна. Эндээ бас Бачим гишүүнээс бас урам авдаг. Бачим гишүүн бас энийг хийгээрээ хэрэгтэй байшгүй гэхээр бас хүн л болсон хань бас энэс хурм авах юм да. Ям самбуу авжийн үйл ажиллагааг би маш их дэмжиж идэгнэ. Хамгийн энгийн ёс суртахууны байх ёстой хүн чанар зүгээр л ямар ч ёс шашинтай бай эсвэл шашин шүтгүүч бай тийм ээ хүнд байх ёстой хүн чанарын хүний мөн чанарын ёс суртахууны асуудлыг маш цэгцтэй ойлгомжтой хүмүүс тэлж өгч байгаа. Түрүү хэлээд ч тэр хүүхдүүд уйлж ийн гэж тийм ээ. Бид хамтраад тэгээд би бол зөвхөн яриад авах биш үйлдэлх чухал гэж боддог л доо. Одоо жил гаруй өмнө бас нөгөө хавдрын имлэг дээр нөгөө хүмүүсийн бас хөгжил хэмжлэгэнд хавдартай хүмүүсийн бас нэг тайвширдаг бясалгал хийдэг өөрөө бас одоо манай алтан гэрэл гэдэг эсэрхий ажилласан эмэгтэй байна тийм ээ. Бооны алтан гэрэл. Бооны алтан гэрэл гэдэг Twitter жиргэн тэгтвэтэй байдаг шүү дээ алтан гэрэл чинь бас олонний танил бүсгүй байгаа. Тэгээ алтан гэрэл маань санаачлаад одоо ням самбууг авчтай хамтраад ийм ажил хийж байгааг би бас тухайн үед ирж амжихгүй байсан. Тэгээд би жиргээгээр холбогдоод би бас дэмжиж оролцсон гэл. Тэгэл баг ч гэсэн сэтгэлийн дэм биеинд өгч чад юм багтдаг байхгүй юм олны төлөө үлсдэр тийм ээ. Би бол одоо 3-4 жилийн өмнө ирээд сууж байхдаа энэ одоо ялангуяа тэрнээс хойш ч гэсэн хаяа бид хоёр бас ням самбууг авчтай уулзаад энэ зэм утга учир ингээл амьдралын утга учир ухааны талын яриа ингээ би бас асуух зүйлээ асуугаад сонирхоод бас их урам зориг ороод ингээл ярилцаа суудаг л да. Тэр болгонд бол ихтгэл үнэмшил батчихдаг. Хүний урам зориг цаашаа явах тийм ээ. Ямар ч хэцүү хатуу байлаа гэсэн цаашаа алхаад их зоримог зоригтойгоор харж байгаа зүйл хэдлээ явах ийм л итгэлийг өөртөө тэр бодлоо төлөвшүүлнэ гэдэг бол ийм л ер нь хүний хүч чадал хүний дотор л явдаг шүү дээ. Бачимэг гэж хүний ер нь яг дотоод ертөнцийн гоо сайхан ер нь яг ямар юм бэ? Өнгөөр илэрхийлвэл. За би бол одоо цагаан л гэж хэлнэ. Тий. Цагаан өнгө гэдэг бол суур өнгө, цагаан өнгө гэдэг бол эхийн сүүний өнгө тий. Тэгээ би бол сэтгэлээ цагаан байлгах юмсан гэж их боддог. Хүний мөн чанар бол угаасаа цагаан гэж боддог. Магадгүй янз янзын шалтгаанаар ингээд өнгөн саармчаа сааралтаад амьдралын явцад янз бүр болдог баг. Тэгэхээр тэр уугал тэр хүний өөрийнхөө мөн чанарыг хадгалахыг хичээнэ гэдэг бол би хүн өөрөө өнгөө цагаан байлгахын төлөө тэмүүлэл байх л гэж боддог. Өнөөдөр бол ерөнхийдөө яг хуу ажил бас нөө төлөвлөсөн учраас бичлэгтэй гэсэн учраас арай эрт гараад ирэх шиг боллоо тий. Одоо 6:40 болж байна. Ерөнхийдөө бас тэгэл цаг. Ер нь нэг 7 гэдэг чинь бас эрттэй л орондоо 8 9 10 гэж орох бол энэ хүндэлтэй. Тийм шүү дээ тий. Хүүхдүүд нь бол одоо хичээлээ тарцсан уу? Тий хүүхд манай хүү одоо л их гэртээ ирж явах хэвээр. Бага охин маань бас 7 хүргэж ирдэг. Жохоо орох ирнэ.
Түрүүхэн бас хүүчин яриадах шиг байсан ээжтэйгээ хөл бөмбөг тоглож байна гэдэг. Эрэгтэй хүүхдүүд ер нь тэгээд тоглож цэнгэх нь ерөөсө дуусахгүй маа тий. Тий, манай хүүд ихтэй ер нь бол хөл бөмбөгийн спортод их сонирхолтой л доо. Тий, нөгөө Боруссия Дортмунд гэдэг Германы багийн том фэн. Хамгийн гол нь би бас сонирхоод байгаа нь тэр багч нь манай Мяттай юу гэрээ байгуулсан. Тий, манай Мятыг бас Европт сурталчлах юм өөрөг хүлээж байгаа. Тэр Монголтой их холбоотой болж байгаа тийм баг байна лээ. Тэгээд манай хүүл ярьдаг штеп. Боруссия Дортмундын фэнүүд их гал халуун фэнүүд байт юм гэж. Тэгээд манай та ч гэсэн бас одоо бас удахгүй нэг Монголынхаа баг тамирчдыг ч гэдэг юм хөл бөмбөгт бас нэг эмэгтэйчүүдийг датаа оролцуул бас нэг ажил эхлүүлэх гээд. Ээж нь ч гэсэн бас ер нь хөл бөмбөг сонирхолтой биш үү? Манай хөл бөмбөг тоглодог. Дээрэс нь манай нөхөр бас нэг хүүхдүүдийн хөл бөмбөгийн багийг бас дэмждэг байхгүй. Тэгээд нөгөө гэр ихнийгээ дагаад бас хаяад хөл бөмбөг үзсэн. Тэгээд бас жоохон сонирхолтой. Тэгээд эмэгтэй хөл бөмбөг одоо бас нэлээд хөгжиж эхэлж байна. Ер нь бол FIFA-гаас олон улсын хэмжээнд эмэгтэй хөл бөмбөгийг ер нь өргөжүүлээ. Одоо ирчүүд нь хөл бөмбөг тоглоод байна. Улам сонирхогчтой болохын тулд эмэгтэйчүүд гэдэг чинь дэлхийн мөн амын 50% байж байгаа шүү дээ, тийм ээ. Тийм учраас их том бодлого явуулж байгаа юм билээ. Манайд Японы эмэгтэй дасгалжуулагч ирээд ажиллаж эхэлж байна. Манай охтууд бас их мундаг тоглодог болж байна сүүлийн үед. Тэгээд бас гадаад харилцаа талд нь манай охтууд бас урам зориг өгч байгаа ч хөл бөмбөгийн холбооных нь надад эмэгтэй хөл бөмбөг илч гэж юм. Нэг талаас одоо хүндэтгэл юм шиг нөгөө талаас хариуцлага ноглуулсан. Тэгээд надад бол яг зөв хөл бөмбөг их гой санагддаг. Дээрээс нь хүүхдүүд залуучууд их тоглоосоо гэж боддог. Энэ өөрөө багийн спорт байхгүй. Хөл бөмбөг бол тэр хөл бөмбөгийн баг дотор бүгд ингээд тоглогчид өөрийн үүрэг хариуцлагатай тийм ээ. Тэгээ хамтарч баг болж эвсэж нийцэд тоглож иж үр дүн гардаг. Баг болж чадаагүй дандаа оддууд нийлсэн баг бол хожигдчиход идэг гэдэг шүү дээ тийм ээ. Тэнд хамгаалагчтай, довтлогчтой, хаалгачтай бүгд өөрсдийнхөө үүргийг мэдэж баг болж байгаа баг бол хожиж чаддаг. Тэгэхээр надад бол одоо монголчуудад энэ чанар их чухал байна гэж боддоо. Хүүхд байхасаа тэрийг ингээд спортоор дамжаад эзэмшчихнэ гэдэг бол их чухал. Бачимэн гүшүүн битээр оргил аршаан соёл дээр ирчихсэн байна. Ээж аваа хоёр нэнд хөвтөж байгаа. Тэгээ өөрөө надад бас хүсэл тавьсан шүү дээ. Гэрийнхэнтэйгээ танилцуулаач гэдэг. Нөхөр маань ажиллаад дуусаагүй явж байна. Хүүхдүүд одоо л дөнгөж хичээл тарж эхэлж байгаа учраас цаг хэтэрхий орой болчихгүй тул. Тэгээ би өнөөдөр бас ээж аваа хоёр маань эмнэлэгт аршаан соёл твтэд 7 хүн чинь ирж чадаагүй 3 дахь очно гэж хэлсэн байсан учраас ер нь нэгэнт бас ялгаагүй ээж автайгаа танилцуулчихад манай гэр бүлийг төлөөлнө гэж одоо өнөөдөр хэлж байна. Тэгэлгүй яах вэ? Миний санал хүсэлтийг бас хүлээж авсан танд маш их баярлалаа. За ингээд итгэж байгаа. Мария да. Аав бол 70 нэлээд гарч байна. Ээж маань бас 70 дөхөд 60 нэлээд гараад явж байгаа насны хүмүүс байна. За сайн байна уу та? Сайхан аварчж байна уу? Сайхан. Би тийхээ сайн уу? Сайн урцгаж байна уу? Сайхан аварчж байна. ТВ телевизийн бүсгүүчүүд нэвтрүүлгийн хамт олонны зүгээс явж байгаа. Танай ууган охиныхоо үүргийг хэрэг гүйцэтгэж байна. Надад хэлэхдээ бол ээж аваа хоёр дээр очиагүй 7 онцлоо л гэж байна. Миний архин чуул нь их ээж авдаа дүүнэрдээ чи хэлэхдээ их л дотно хөхтэй байгаа. Тэгээд одоо төрийн ажил зүтгэж байна. Тэ ажил нь хүнд цаг наргүй ажиллаж байна. Тэр болгон одоо үзэгдэхгүй заримдаа мар сар ашхуул утсаар ирүүл ярьчихвал ингээл явж явах хоёул тааралдаг болчихсон байна шүү дээ. Айлын ууган охины нэг хувь тавиланч гэдэг юм ерөөсөө л цаанаас нь зурсан зургнаас их өрөвдөлтөй ч юм шиг санагддаг шүү дээ надаа. Тэр тий хариуцлага тэгээд ээж бол одоо охиндоо хушуу дэвсэл орж ирж байна. Хоёр бол мэдээж та хамгийн ойр дотны хүмүүс ах. Анхны охин гэдэг утгаар тий. Оо тий. Үрийн зулаа авнаас шахаад. Миний хүүхдүүдийн амьдралд нөлөөсөн бас нэг их гоё зүйл бол тэмцэн байр гэдэг ингээ байдаг. Тэгээд бид тэр чи ямар ч сайхан уурцааргүй усвал байдаг. Ус ингээл хүүхдүүд нь орж ирээд нөгөө тэмцэн байрны хүүхдүүд манайхад орж ирнэ. Орж ирээд ингээл корд уулж байгаа гэдэг ингээл жагсаад ингээ бүгдээрээ зурчдаг. Тэгээ миний охин дуугийн зарлна. Тэгээд нэг нь гацаад өдөртөө тийч байгаа гэж нөгөөдгөл нь концерт тоглоод уулна. Тэгээд корд уулахаар ингээл бид хоёр өстө нэг театрт мөж байгаа шиг хоёулаа ингээд алгандасаа ингээд концерт тоглож. Тэгээд дуулын шүлэг уншин тэгээд тэр бол миний хүүхдүүдийн нийгэмчлэлд
айгүй их нөлөөсөн. Тийм. Тэр олон гоё хөөрхөн хүүхдүүдийн донд өөрөө жилдэн дасах, яаж хүүхдүүдтэйгээ зохицох тэрийг бараг надад залхахгүйгээр тэр дундаас бол их юм олж ирсэн даа миний дөрөв. Ээж аваа хоёр маань тэгээд яг өөр хүүхдүүдэд хараад ингээд явж байна. Дээрээс нь нөгөө талаас одоо ээж чинь багш байсан олон жил. Одоо бол буцаад манай хүүхдүүдийн багш болж байна. Тийм. Бас л хүүхдүүдэд дарагдаал заримдаа ядарсан энэ хоёр маань сууж л байдгийг. Цэцэрлэг яасан шиг болцсон л. Манай дүүнер чинь бас дараалаад ингээд хүүхдүүд гаргасан тэрний мэдээж заримдаа ядарна. Заримдаа мэдээж хүүхдүүд шүгж явах жаргал байлгүй яах вэ? Тэг ямар ч юм олуулаа ингээд шугаад байж идэл хоёртой. Ямар ч юм хэдэн өдөр совил твтээд хүүхдүүдийн шуугаас бас арай болоо. За тэгээд бүсгүүчүүд нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Тэгээд ээж аав охин гурыг бас нэвтрүүлгээ далимдуулаад бас уулзуулчлаа гэж бодож байна тий. Бас нэг буянтай үйл хийлээ гэж бодож байна тий. Тэгээд хоёр буурлыгаа бас чилээгээд яг та гурыг бас ингээд үлдээ ээж аав хоёртойгоо хөөрөлдөх, ярилцах бас олон зүйл байгаа ах гэж бодож байна. Тэгээд нэвтрүүлгээ үзээс сууж байгаа бас Монголынхон зон олонд нутаг орныхандаас та өөрийнхөө дуу хоолойгоороос мэдчилгээ төвшүүлэхгүй юу? За баярлалаа. Би Өвөрнгай аймгийн Харьханлан сум хүн байгаа юм аа. Боныхан гэж яг нь 2000 гаруй хүн ургийн бичгээд бичээстэй. Тийм ахт өнөр байдаг. Ингээд Өвөрнгайч удаа нийт Монгол их хэрэгтэй эрүүлийн хад жаргал сайн сайхныг хүсье. Охиноогоо бол их л одоо ноён нуруутай, их л одоо бодлоготой, их л ажилдаа чин сэтгэлээсээ хандаж бүх үйлсээ бүтээж явааг нь хараад бол чин сэтгэл баярлж явд юм аа. Тэгээд бурхан өршөөж бүх ажлын бүтэмжтэй байхын тийм сайн сайхан одоо хувьдаа яг илгэнэ гэдэгт их итгэж явдаг. Аав ээжийнхээ одоо сансан хүсснээр улам их одоо зоригтой урагшаа тэмүүлж аав ээжтэй үргэлж инээд баясвал аз жаргал одоос бэлгэлж байгаарэ гэж хэлмээр. Та хоёр маань бас өрөө хүүхдүүдтэй өмөг төшгөн олон жил бас яваарэ гэсэн сайхан ерөөлийг өргөмөр байна. Тэгээд та гуравт аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсье. За баярлалаа. Бидний тийм сайхан нэвтрүүлэг хийж өгсөн та хоёртаа ч гэсэн эрүүлийн аз жаргал ажлын өндөр амжилтыг хүсье. Ус удаан ажиллаж өрөө хүүхдийн сайхныг үзэж бидний насандаа яг ингээд сууж ахаа ерөөлийг төвчүүлье. За, ста сайхан ерөөл үргэлээ шүү. За, үзэгчтэй бүсгүүчүүд нэвтрүүлгийн түрээд өндөрлөж байна. Эх 7 хоногийн цагт иргэ уулзцгаая. Баяртай.